Сайн залуусаа Монголын персонал тренер очроо тэгээд Улаанбаатар хувийн тасалжуулагч багш тий. Өнөөдөр бид хоёр яг стимаа за яг тэгээд бичлэгээ хийж шүү дээ. Сайн залуусаа Монголын персонал тренер очроо тэгээд Улаанбаатар хувийн тасалжуулагч бид хоёр өнөөдөр ярих юм бол ямар үедээ сайн булчингийн массаа нэмж тэгээд би гаргажуулах талаар танаас зөвлөгөө өгмөр байна. Бид хоёрын талаар ярих юм бол би бол бас хувийн тасалжуулагчтай олон жил гадаад амьдарч ирсэн. 20 жил поошт байсан. Манай огноо бол 14 жил болсон шүү дээ. 14 жил жихтэйсэн тийм. Бид хоёр бас суусаад тахгүй суусаад. Хоёр суусаад би дээр нь огноо манай доор ирсэн. Би ингээд доор гараад байдаг. Тэгээд хоёр энэ дээр гараад. Тэгээд бид хоёр Монголд одоо сайн нэг талаа тэгээд хоёулаа хамт бэлтгэлэдний олон мэдээлэлээр хуваалцсан тэгээд ярдийн тэр талаар тэгээд хоёулаа яг өнөөдөр ийм бичлэг хий гэж бодсон. Яагаад одоо энэ залуучууд фитнес ирэх хичээлдэгтэй тэгээд гой булчингийн массаа нэмэх амир их зүтгэдэг те чөөр мэдэж штэ Одоо бас давлах болж байгаа шүү дээ. Гой биетэй болох гэж галбираа яах мэдгүй. Тэгээд бид хоёр өнөөдөр яг тэр талаар жоохон таасыг чиглүүлмээр байна. Өшөө угнаа чи яваад яг хаан даа тэгээд яаж Би чинь репет зад шүү дээ. Репет фитнес гэдэг нөгөө юу гэдэг чинь режиссер хийсэн тийм зад. Тийж яг би бол хүчин аваад тэгэл наа одоо тохирсон газар заадаг л та. Зайсан дээр заахан энэ писмал дээр заадаг, голден юм хоёр дээр заадаг. Тэгэл нэг хідэн газар ингээл яваал дундуур нь яваал ажилладаг. Тэгээд чилж чамч амрах юм байна. Чамд хүмүүс хэлдэг байна. Уул нь тэнд бол амраад байхгүй. Яг хөл газар бол амар шүү дээ. Тийм би бас гадуурнаас уурны одоо зардын supplements бэлтгэлийн одоо нэмэгдүүлэлтэй би бас заддаг шүү дээ. Угнаач гэсэн байгаа. Бас кэлас би хэмжилт одоо офис дээр одоо миний офис дээр одоо хоёулаа сууж биений хэмжилтийн машинаага ийм боди 230 хам билээ. Офис чанар билээ. Модны хоёрын одоо яг автосан бодлын ажил байдаг ойрхон. Яг боссаа гэж үү. Яг энэ боссаа тэгээд доктор гэдэг шүү дээ. Тэгээд миний пэйж одоо яг энэ дээр доор нь бичнэ. Mongolian personal trainer гэж линкийг би бичсэн. Тэгээд чи өөрийнхөө чинь миний хамрах шүү дээ. Яг ч Улаанбаатар хувийн тасалжуулагч юм. Бас Улаанбаатар латин нар шүү дээ. Тэгээд латин. Я хувийн тасалжуулагч хаас бүгд. Тийм. За окей. Тэгээд одоо хоёр ярих юм бол бэлтгэлийн талаар бэлтгэлээ яаж хийх вэ? Одоо маса одоо чиний хувьас чи яаж энэ жил одоо улсын аварга ороод үлдгээр байсан тийм үү? Тэрэнд бас яг тэр бол хөш нэг яадгүй шүү дээ. Яг ингээл мэдээ гэлээсtiin тэгээд аим тиймэр камер чи мэж ингээд солиод юм. Тэгтээ одоо чи тэгтээ энэ залууч хэлчихгүй одоо яаж чи мас одоо чи тэмцээн билж явахдаа аргуудаа чи мас авч гисэн шүү дээ. Тэр яаж хийсэн гэсэн жоо хойлолцоо хэлчихгүй. Яг ингээд ихтэй классик гэсэн шүү дээ. Одоо ингээд хийх 3 минутын классик байна. Суулт, үнсэн дадлт. Тэгээд нөгөө чижин шахалтай тий. Тэр гурвуудаар эхлээд хоолндоо бол маш сайн идэх хэрэгтэй гэдэг. Яагаад тэгэхээр нөгөө хоол чинь яг одоо булчин гэж ургуулж өгдөг. Тэгээд сэргээж өгдөг. Тэгээд хоол материал нь болохоор хоол гэхэд гурилтаа болцоо бантам биш тий. Тэр бол яг махаа бол махаараа идээд нүүрс бол нүүрсээ идэх тий. Яг тэгээд ялгаж иддэг л. Тэгээд яг эхлэлтэй бол эхлэлтэй шиштэй мас авч явахдаа маш амархан авдаг шүү дээ. Би ч ингээд тухайн үед масны одоо ингээд бэлтгэлийн масны хуваар явьчдаг. Одоо жилд одоо жишээлбэл 2 сараар мас явлаа, 2 сараар турлаа гэдэг. 3 сараар ч юм. Гэтэ 2 сараар яг тарчдаг. Тэгээд 2 сараар явахад нөгөө 2 сарын хугацаанд бол тодорхой хэмжээгээр одоо энийг өргөн тэдэн ихлээр нэмнэ. Тэгмүүдээ одоо яадын төлөвлөгөө гаргаад яг төлөвлөгөөгөө барихын төлөө бүх одоо ингээд өөрийнх нь одоо хийж чаддаг одоо ингэ чадж байгаа тэр бүх юмудаа зориулаад тэгээ яг төлөвлөгөө барих гэж хэлж байна. Тэгээд өшөөнийг анхаарах юм бол тэр одоо биенес чинь бүгдээ янз бүрийн биений төрөлтэй шүү дээ. Би одоо эндоморфин, угнаа бол мезоморфин тэгээд өшөөнийг аднишнийг одоо body type одоо ectomorph гэж амар хурдан бие организм амар хурдан шингэлэлтэй бас мас авах амар хэцүү байдаг тэр хүнээс. Тэгээд угнаа өөрөө мезоморф болохоор илүү тийм хоолой жоохон задгаа илүү авч чаддаг болохоор сайн шингэлэлтэй уучраа амар сайн тижээлдэг. Миний хувьд бол би бол яг нэрээ хоолой барихгүй бол би нөгөө эндоморф болохоор амар хурдан харагдах юм болохоор өөхний хэмжээгээ барь одоо нэмэхгүй гэж би нүрс амар одоо зөв хөстөө энэ их задгаа өгч чаддгүй удаан шингэлцээ нүүрсэс өмнө гэхэр чинь бор тий бор будаа хуралжин будаа тэр удаан задардаг нүүрсэс гэж байна шүү дээ тий тэгээд хурдан задардаг нүүрсэс байна тий
Тэгэхээр би одоо яг хурдан задардаг нүүрсэсээ би чи одоо шингэх гэж яа одоо хурдан одоо дижилүү гэж байгаа нүүрсэс чинь те одоо тэр хоёр хүн тэгээд өглөө эвлэн дараа л өглөө сайн гэхдээ наач хүнээс чи бол яг уу чи юу би мэдгүй л яаж юу би бол яг өөр юм шиг тохиолдол тухай үеэс шүү дээ. Жиний хийж байгаа үед л өдөр чимэл гэдэг шүү дээ. Тэгээд нүүрсэс эхлээл өдөр өрөөгөл те өөрөө яг арай жоохон баг идэн. Тэмцээний үед бол яг ингээд тухай одоо ингээд өөрийнхөө биенийхэн галбирыг яаж тохируулмаар тааруулмаар одоо тэр галбирын юу гэдэг чинь тэрнээс шалтгаалаад материалсан болч тэгээ бас идэх цагаас болж тохиол. Чи бас ажил хийдэг гэсэн. Тийм. Ойлгосон. Гэхдээ хоёр биш нэг юм хэлэх юм те. Залуучтай амир булчингийн мас ханихтай дэндүүх уурга байгуудаг те. Яг булчингийн мас хийж байгаа уурга их тийм угаасаа их амир хүндэр үгээд хэрэггүй те. Нүүрсэсээ угуул илүү сайн одоо нүүрсэс ч амир их одоо ганц энерги орж авч уурга шинжилж илүү сайн байна. Тэгээ нүүрээ уурга тийм амир хүндэр үгээд хэрэггүй гэж би бодож байна. Миний бодлоор тэр нүүрээ би бас жоохон зөвдөлдөг шүү. Жаас гэдэг. Пюр өндөр шүү дээ. Надад өндөр. Пюр нэг таа. Би одоо яг 2 грамаар үзэхдээ яг бэлтгэл шалтгаалсан. Би 5 6 бэлтгэл хийвэл уурга хэсэг чинь яаж өөр илүү хажаалтай тийм. Жоохон баг одоо ярьсан үедээ би жоохон багах тийм. Тэрийг жоохон бодож идээр. Тэгээд дэндүү бизнестэй бас нэг хэлэн таас уурга тийм одоо авсан ч юм уу хэрэг чамд таанс чинь өдрийн хэрэгцээгээр гаргачих. Одоо угнаа 80 кг-тэй бол одоо 2.5 кг-ээр одоо өдөрт үжээвэл тэр чинь бараг 100 200 г уурга тийм. Тэр чинь 200-аас доош болно. Тэгээ 200-аас доош болно. Тийм хэмжээнд уурга үжээ. Тэрнээс итрүүлэл бүр итрүүлээд угаасаа тэр уурга чи шингэхгүй тийм. Угаасаа би хүлээж авч чаддаг юм. Яг одоо ингээд дооц нь болохоор яг бүр дээд хэмжээний дооц нь тэгэхээр 300 гэдэг л та. Тийм 300 гэхээс нөгөө нөхдөд чи одоо яг 100 гэлтэй залуу байх чи эцэст 200 авахд хангалттай болно шүү дээ. Тэгэхээр одоо ингээд дээд бүр дээд зэндааны одоо тэр 50-ч болохоор 140 ил бүр дээд л 150 илтэй бай гэж бодъё хэрэг 2-оор хуваахад тэгэл биш хуваахад 2-оор үзэхэд тэгэл дахиад 300 болж байгаа. Тэгэхээр 300 гэхэр чинь яг бүр дээд зэндаа гэж ярьж болдог. Тэгээд тэр нь болохоор яагаад гэж байгаа вэ гэхээр нөгөө шингээх чадвар нь тэр үед бол яг бүр ингээд одоо максимум дээр байдаг гэх тийм. Тэгээд үлдэгдэл нь болохоор хог эсвэл биед чинь үлдээд тэгээд нөгөө хор олон гэж ярьдаг шиг тэр нь бол авчихна. Тэгэхээр 300 дотор. Тийм. Тэгээд бас шинэ нүүрсэл талаар хэлмээр. Таас ч одоо мас авч явахдаа тийм бас өдрийн калорийн хэрэгцээ заавал нүүрсэл хэрэгцээ гарч. Тэгэхээр таас ч замраагүй мас авах хийж авч чадна тийм. Чи угнаа өдөрт одоо амри цадгаа нүүрс аваад чи мас аваад гэхдээ яг ямар мас авч чухал ч тийм. Булчингаа тийжэлж юм эсвэл одоо өөхөд тийжэлж байгаа юм. Тэр бол бас ялгаа. Чи улам их өөхөд тийжэлэхэд дараа нь улам их ажиллаж байгаа дараа нь хайлт тийм. Тэгэхээр цадгаа мас авахгүй шүү дээ. Задгаа мас авахгүй тийм. Яаж гэдэг. Тэгээд яа хаяа өдөртлөг тоол дээ. Чи тэр хийхдээ яг нэг өдөр задгаа хоол ийж жоохон тийм 7 удаа тийм хагасаа өсөө өдөр нэг хоолоос давж болохгүй шүү дээ. Нэрээс давж болохгүй. Бүтэн өдөр чинь хагас тийм байж тэр таасыг 7 хоног ажилласан болчихнээс ч бүгдээр ингээд амир угаасаа дижитал авсан шиг гаднаас хэрэггүй морож чанаад жоохлон гэсэн үг. Тэгэхээр чи яг таансын одоо яг хийх юм бол те хамгийн их булчингийн мас хадгалах хамгийн бага өөхтөө. Тэгэхээр таанс хамгийн одоо ялгарч байгаа үедээ илүү амархан тэрийг хаян гэсэн. Тэгвэл таанс чи амир их өөхөө хадгалчвал дараа нь илүү их удаан процессор таанс чи өөхөө хайлна шүү дээ те. Тэгэхээр илүү удаан процессор өдрийн одоо уурны одоо килокалори хэрэгцээ чинь амир мод гэж мэдж байгаа угаасаа одоо энэ хичээж байгаа юм угаасаа амир удаан ингэ баг килокалори өөхөөр хүний бие ядараа булчингаа хийдээд байхгүй. Тэгвэл таанс чи body fat амир өндөр өсөхгүй булчингаа нь бол маш сайн гэж бодож байна. Тэгээд дараагийн ярих юм бол угнаа тасгалын талаар чи одоо яаж яаж хийсэн тасгалаа. Мас авч өөрөө дэвч яаж хийдэг тийм. Би дараа нь өөрөө өдөрч өөр мэдээж байгаа. Одоо чи яаж хийх вэ? Бачаад хэлчихсэн. За би бол мас авахдаа тийм яхаа хүн жинэг хийх зүтгэдэг даа тийм. Чи тохиол авах тийм. Нөөцийн 3 тасгалаа чи хийжсэн байх тийм. Тэргээр сайн тэр бол тасгал хийжэл баг power lifting-тэй ойлгохтой тэдний шиг амар биш л дээ тийм. Power авч бас хэцүү л дээ. Тийм яг задгаа амар хоол хийдэг амар их тасгалаа ингэж тэдний шиг их одоо ачаалтаа өндөр хийж чадна хийдгүү хүндэмээр өөр хийжтэй тийм. Амартай амар өндөр. Тэгээ минь сод шатах өөр маяг уучгаа жоохон том болох гэж хүчтэй ч яг хүчтэй жоохон аяа хүчтэй болох тийм. Гэхдээ яг хамгийн объем маяг хийсэн шүү дээ. Тэгэхээр бас чи бас зөвхөн хүчний булчин биш бишээ хажууд нөгөө жижиг нөгөө дисэрэг булчин дээ шүү дээ. Тэр чинь бас мас авах гэж давталтан жоохон бидний эдэн давталтай хүнд ороо дараад нь жоохон жижиг булчнууд нөгөө жижиг булчнууд ажиллах гэж
Винс янз ингээд бэлтгэл ингээд одоо яаж хэлэх вэ? Сэлтийн те хай гэсэн чинь холцоо юу тийм нэг өдөр одоо 1 2 3 7 нэг чилийн дээлээс хийсэн дараа нь зүгээр бенч прессээс эхлэн дараа нь одоо мэд маалсан те янз нэг техникээр үүсэж байгаа. Нэг дасгалын програмаар одоо хугацаа явуулдаг юм шүү дээ. Угаасаа би явуулдаг юм. Яагаад юм бол чамд хурдан тасдаг болчих юм байхгүй юу? Юм дээр амар хурдан ачаалал дасал үр дүн гаргахаа болохоор би өвчин гаргах юм болоо тэгээд жоон тийм хоон болсон муу сайн авахгүй шүү дээ. Тэгэхээр таслаа юм. Тэгэхээр орны кол маш биш юм. Би роо чи бараг. Орны чи насаараа нэг юм хийгээв шүү дээ. Насаараа нэг юм хийгээв. Яг нэг цагта нэг үедээ яг тэр идэх үедээ идэл тасгал хийдэг. Тэр амин чи яг супер гэнтэй заяас угаас тэрний талаар уншсан. Амин заяас гэдэг гэсэн. Тэрний гэн бол баг өөх нэмдгөөсхөн тэр амар ингээд энерги материал болгож штеп дахиад болж авдаг амар сайн гэнтэйсэн болохоор ийм мундаг хамгийн мундаг одоо бодибилдерсэн юм болохоор генетик энэ спортоос чухал. Тэг яг тэрийг давж болно. Хичээл гэвэл юу ч давж болно тий. Яг өөрөө генетикийг давна гэдэг чинь бас нэлээд том юм шүү дээ. Зорилго шүү дээ. Чалленж шүү дээ. Өөрөө тэрийг давах гэж хичээх хэрэгтэй тий. Тэгэхээр чи одоо таслаа яаж хийх вэ? Чи бол би бол таслаа бас адилхан хийдэж шүү дээ. Ингээд нэг тасгалыг ингээд товтон гээл орохгүй. Яг юугаар ингээд тогтмол ордог вэ гэхээр нөгөө 3 тасгалаа тогтмол ордог. Тэрэн дээр болохоор яаж ордог вэ гэхээр юунд дээр болохоор жин дээр болохоор жингээр ороод жингээр ихээр одоо дээшээ тий. Дээшээ л яваад. Тэр дээшээ явж байгаа хүнтэй болохоор нэг олон давталт хийхгүй 3 дотроо давталт хийгээд болж өгвөл хүн жин өөр хийчээдэг. Тэгээд үлдсэн таслууд болохоор памп бол явчихна. Тэгэл хөлгөл тийм идрээ ингээд харин жижиг болчихно яг кафе аваад тийм кафе аваад энэ даалгавар очиж чанаа тийм л даа. Яг тийч хөлгөж ер нь угаасаа тийч хөлгөж тийм угаасаа хойшлоод зорилготой яг тийм програм дээр гэхдээ яг тэр жоо өөр маягаар яг хүчмчээрээ болохоор тэгээ нэг нь бол тийм эндоо энэ бол мезоморф болохоор жоо тийм нэг юм итгэдэгтэй. Яг ингээд өөрийн чинь одоо тэр Обама дагаад хүчтэй бас итгэдэг, хүчтэй бас ихсдэг гэдэг тийм. Их хүчтэй залууч нэг их Обамтай байдаг. Тэгээ нөгөө хүчтэй залуучууд одоо ингээд миний ингээд хараад ажиллаад байхад ч одоо ингээд Паулын залуучууд тийм нэг шүтээ гоё гайхалтай биш ч гэсэн тийм Обамтай шүү дээ. Тийм мангар том хүмүүстэй шүү дээ. Би ингээд хажууд тусгаар ингээд жоо хүч тийм ихтэй юм болчихоо тийм. Тийм. Тэгэхээр Обам томтой альберх шалгуулж шүү дээ. Тэр бол жоохон өөр л дээ. Тийм тэгээд бид зөвхөн яг одоо ярьсан дээр одоо мшэнийг сүлийн ярих юм бол тийм тавс яг мас авч байгаа үедээ тийм булчингаа томруулж чадна. Тэгэхээр яг муу хэсгээр ядах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тавс яг мас тасаас өмнө тавс талнаар сайн харж эсвэл таны хүн ч юм уу өөрөө биеэ сайн шинжилж байгаа аль хэсэг муу юм тийм тэр хэсгэн дээрээ илүү их ачаад үрж тэрэн дээр илүү анхаарч хүний бас нэг ген гэж одоо заяасан ген гэж угнаагийн гарын амьсан заяасан гентэй тий гар дээр их тийм анхааралтай байхгүй ч гэсэн гар амир томордог байхгүй миний яхаар өвчнөх л та тий миний бол далбаа сайтай нуруу сайтай амир би нурууга хамаагүй байсан чи томроод идэв тэгэл гар бол муу цааш юу ч хин нуруу бол тий юу ч яг тэр талаар генетик амжилт чухал гэж хэлмээрээ тэгээд бас толин дээр хаврыг харж байгаа яг үгүй муу ихтэй яас тэгээд би одоо гэхдээ толин дээр 6 явах юм тийм биш зүгээр толин дээр чигсэл өөрөө муу их мэддэг болох тэр хэсгэн дээр л илүү ажиллах яасаар тийм мас авч өгөх тас хамгийн сайн боломж болчин чи хипертрофинд орно тижээтэй гаднаасаа нүүрсээс уурга тасаа сайн өгөөд ивэл наад чи заавал одоо объем гэсэн гэж тэгэхээр танаас чи ялгарч байгаа үед өөрөөр хачаа тэгээд мөрний алсан байх тэрийг одоо яасан ихээр боломж байхгүй ялгарч байгаа үед биднес өдний калори хийсэн өдрийн калори хийсэн илүү бага гэж байгаа тэгэхээр чинь очин томродгүй үе шүү дээ тийм болохоор өвшин ингээд яг ингээд яриад хахаар ингээд бас яг томрохгүй ч гэсэн галбирын ингээд яг гар галбирын гарах спорт гэж байна яг гоё томорж байгаа гэхэд бас хэцүү л дээ тийм ингээд тэр 6-ын гараад биш болдог ийм томортлын мөртэй гартлаа дурсан. Зураас тань бас болно шүү дээ. Бас ч зураас гүний ээжүүд дээ шүү дээ. Тэгээд одоо бидээс одоо энэ хэсгээд бас одоо хоол молоо идээд тэгээд одоо ямар репет хийдээслээ. Репет хийдээс таас гэж байгаа хэлсэн юм юу гэж дараад нэг тэр талаар ярина. Тэгээд үшний хэдэ энергийн асуудлын дээр хоёр асуудлын дээр одоо хариу өгмөрөө миний хувьд бол надлаа хамгийн энерги санагдаад байдаг. Манай өөрийн сүнсэн асуудал яваад тийм. Би одоо тэс
тестостерон бустер хэрэглэж байна. Хэрэгсийн дараад нь миний түнсэг одоо зүгээр ажиллах уу яг юм шиг байх уу гэж асуулт байна. Одоо яг дараа нь тестостерон бустер одоо тэр гормон дэмжигчийг хэрэглэхээр хүүхдтэй болох гэж асуусан. Яг тийм ойлголт юм байна. Яг тийм асууж. Асуултгүй наад чи одоо зүгээр ургамал үүнээс дээрээс гэж яа ургамал тэр чинь бол зүгээр supplements нэмэгдэж тэр бол яг допинг маяраас мод ингээд задгаа хийж тэрийг зааж чадахгүй яагаад допинг гэж бол 20-той. Тэгэхээр чи бүүстер тестостерон зөвхөн өөрийн байгалийн гормоны чи эсгэж магадгүй. Би яг хэрэгж явах таны мод хэлж чадах миний либидо аймагаас тэгээд тэр бол ингээд юм уу. Тийм санаж ядарч байгаа үлээж гэсэн миний тестостерон яг өндөр хэмжээнд надад санагдаад байсан тийм. Тийм. Одоо чи нэг асууж байгаа юм хамгийн нэр асуултыг асууж хэлж. Одоо ингээд өөр гоохад тэг амар тав өстой органаас амар тав гэж өөр гооч аа тийм. Одоо энэ өөр гооч аа чи амар тав гэж одоо юм. Одоо ингээд тэр хүн ч одоо ингээд уургийн Unity supplement-ийн компани гоё ажилласан байхгүй тийм. Нөхдөд чигээд яг бүр зарахтаа ингээд чи одоо энэ уургийг уухгүй бол ингээд болчих ч уурахгүй гэсэн тийм. За одоо ингээд энэ уургач бас тийм допингтэй тэнцүү тийм. Тэнцүү адилхан үйлчлэдэг гэж тиймэрхүү юм баг нөгөө хүмүүс тэгээд аюу хилээд өгсөн тийм. Нөгөө нөхдөд чинь бас итгэцэн тэгээд тэрнээс болоод ингээд янз бүрийн тийм сонь амарлт юм асуу. Тийм. Яг энэ болохоор өөр гэсэн өөр завсар амралт авах чинь хоолоос завсар авч чадах уу? Хичээч одоо шаарсан юм бол шар бүрсний одоо хэмээн гаргасан зүйлс тэгээд надад ч ямар ч юм би асуулахгүй дөр хичээл тэр уурч юм би нэрч бол ажиллаж байгаа нэг өдөр мах идэхгүй байх чи ямар байдаг вэ? Тийм би чи уурч авах дөр хичээлэхгүй танаас одоо тоби таач болчгаа барьж байгаа бол тоби хэрэгтэй тэгэхээр тэр тоби чи уурах байхгүй яг болохоор уурах сайн гэхээр чинь өөрөөр ч бол танаас ч одоо хурдан шинжилгээ гэж бодож хоолой танаас ходоод авахаараа зарлахад илүү хугацаа болдог байхгүй. Тэгээ бэлэн дараа бол танаас өөрөө бол нөгөө нэг процессыг давж штэ тийм хоол чинь задраад өөрөө одоо протеинууд дараа нь хамгийн хүчтэй болоод тэгээд цэцлүү гэж штэ. Тэгэхээр танаас нэг процессыг давахаар илүү хурдан болчихгаа одоо нэмж авлаа. Би одоо миний хувьд бол жижиг самын энэ өөрөө тийм би одоо whey protein одоо энэ би нэг бодлоо а чи нэг бодлоо энэ миний дуртай биш. Энэ бол амт жоонсан. Энэ одоо би Ямараа төрөлтөнд энийг бэлтгэн дараа үү тэгээ үглээ инцээгээд миний утга энэ энэ чи айдаг гэдэг надад тэгээ энэ шингэд хордон байж байгаа юм тийм манай чаас хордон гэдэг багтал хоёроо болдог шүү тэгэхээр амар 30 г авч байгаа шүү тэгээд дараа нь өмчгийн хоолтой тэгээ 32 хар энэ ч 2 гарах чинь 40 шүү тийм 40 юу тийм 40 одоо энэ нэг хар болж 22 г авдаг шүү тийм тэгэхээр өглөө 2 алхам 40 г уурна гэдэг чинь бас тийм тэгээ утгаас нь би амарч recovery night recovery дээр miracle cafe гэж энэ одоо удаан шинжилгээ болоод шаарсны яваа. Тэгээ энийг бол энэ илүү дээр шээ. Тэгээ энэ хаас уурчи санаад авсан байхгүй хэр мөнгө явуулсан тэгээд айгу боломжтой танаас бишийн дараа тэгээд өглөө хамгийн хэрэгцээ үедээ уур хэлж бас яалаа хурдан тижээлээ гэж катаболизм үеийн тусаад анаболизм үеийг орж авч байна тийм. Шинэ орон болчны хүний бие ямарч байгаа үедээ тижээлээ их нэгтгэх байхгүй. Тэгэхээр яг хурдан шинжилгээ уур гэж танаас шууд тижээл аваад шинжингээ нөгөө бие ямарч байгаа би дотор нь уургах бол их булчингаа идэх тохиолдол. Тэгэхээр яг дотор нь уургах бол над уургаа хийлээ. Өөрийгөө одоо тижээлээ аваад дараагийн өдөр бэлдэн гэсэн үг. Тэр талаар тийм нэр. Тэгээд одоо хоёлоо ирээ байдаг одоо нэр бэлтгэлээ ойролцоо одоо шивлэлийн үнийг хэдэн үг хэлэн за. Тэгэхээр бэлтгэлийн өмнө юу уу тэр юу яаж хийх үү тийм одоо нэг хэдэн пэйж ямар байдгийг тэр бид харуулдаг юм. Хоёрын дасгалжуулагчд энэ ямар харагддаг тиймэрхүү юмнуудыг одоо видеоор үзүүлэх юм шүү. За ёо. Тэгээд ламдаа явж гин фитнес руу, репет руу хин манай гэрлүүд арайд миний хэдэн юм аваад одоо тэгээд төгжрэл явж ил та Монголын зам ямар ил угнаа? Курва фикс. Chicken курва. Яа фикс. Кийцээ. Яг хот жоохон төгжрэл явж ин гэхдээ өнөөдөр гайгүй гадаад жоохон дулаахан байна. Гайгүй. Өнөөдөр гайгүй л энэ л да. Чи удаа гайгүй. Эний чи гайгүй гэдгүй шүү төгшөө. Энэ чи дайжгүй байж тээ. Хамгийн чи доо нэг хайр хөтөлсөн. За хоёлоо ямар асуулыг хэлээ? Өнөөдөр ч одоо тэгэл мөрөндөө. Мөрөө ч одоо амжих юм уу? Мөрөө амжнаа хоёлоо. Ажсаар адил нөгөө жим нь хаачиндаа. Хахгүй хоо. Хөө яах вэ? Тэгэл баяртай гэж. Баяртай. Гэсэн чи хоёрын тэгэл өнөөдөр өглөө 8 цагт нааш ирэхээс шүү дээ. Тийм байхгүй.
За тэгээ мөрөө хийгээд 2 3 толгой яг. Тэ мөрөө хийгээд гарын индэ. За би гарын хийхэд чинь тэгээд 2 толгой 3 толгой яг жоохон шуу хийж магадгүй. Гэтэ шуу бол угаасаа юуны дундуур 2 толгойн дундуур бас хийждэг болохоор гайгүй л дээ. Тийм бас олчих л доо. Тийм бол багтаагаад хийчих. Багтаагаад бэлтгэлээ хийгээл энэ сонирхолтой. Наач Монголын автос бол яг сардины шиг те нөгөө концерттэй бүгд дээр хийчихсэн. За окей, фитнес дээр одоо гол тий. Биш юм. Чуба боя, hijo de puta, maricona. Welcome. Он готов татгич. За, мистер Огна. Яна. Видеовлог 2015. Энд чи вайн дарч. Хойло вайн нөх юм уу? Вайн. Бас нэг лифт хийгээд тэгээд юу яах вэ? Йоо. Цоо вайны тоо юу? Бодож хоёр дахь хурд хатаар гардаг шүү. А дум. Тандаа дэс. Наа тоо чи бос аргаар гэж юм л та. Тийм. Боцсон ч яана. Зэ. Өнөөдөр бэлтгэлээ тэгээд жоо хитэн жижиг сочиг юм хийж даа. Тийм аа хийжтэй. Юу нэг мөр гарч тэгээд нэг том болчихсон бодоод байхгүй бас. Би бүксэт үлгэрээр хийчмээр санагдсан. Гой том бүкс таасмаар байсан. Юу гэсэн жаа. За, окей, унтрааташ. Ята. Нилээ масцсан тий. Нилээ масцсан байгаа тий. Үгүй бай. Чиаji. Томны тонгаар. Ой масцсан шээ. Ой, подожди, 이건 다 나와요. 거의. 나이스 맛. 자, 지 허도 있는데. Надаа 예, 야, 응? чи бойс шүү. 거의 들어갔을게. Стопс шүү. 지 둘셋 드리셋. 자, 지 이거 못다. Зэ шүү. 자, Зэник MG. 거의 한 거라. хоёроо 아하. чөлөө юм. 지 이기대로 가시. Дотоод энэ буруу гэж та. 고라를 MG. Зэ. хоёр албах хийж. Хич. Я мохог яваас гараад энэ чамаас олж. Жолоо явж хэвчвч шүү. Жолоо хэвчээ. Жолоо явж нэг хараад Монголд чэвч гэсэн байхаа юм дөө. Кура бичээд. За бэлтгэл юмээс MG ууж над чи сэргийгч бэлтгэлийн өмнө одоо яг бүх юм хэрэгцээ юм орж тээ. Тэгэхээр би чи ийшээ хийж энэс хасбар гэж бо. BC хасбар. Тэгээд аргиринээс нэг жоохон бич анзаагаад тэгээд над чи амир юу. Энэ бол яг MG болохоор бүх хэрэгцээнд ордог бэлтгэлийн өмнө креатин, BC аргирин ордог, бета-алин, гормон матрикс соцтэлтэг кофеин, таурин энэ чи олон зүйл. Тэгээд бас whey protein орж ирдэг. Whey isolate protein. Хийсэн үү? Тэгээ бас бэсэг гэжтэй. Тийм, бэсэг хийсэн. Аргирин. Тийм, харгийн шиг гоё. Одоо аргирин. Бэсэг гэхэд Аргирин халбар. бэсэг болчих юм уу? Чаг болчихтэй. О би креатин аа, креатин. Наач албагаа Энэ дотор бас креатин байгаа. Энэ дотор халбар энэ халбар юм чи. На би ингээд бэлтгэлийн өмнө хэрэгцээгээ ингэж хэрэглэгээ. Тэгэхээр удаан идэх хүнс чинь тэг ингээд яд واخгүй. сэргээд ийм их биш жоох ойр тал хаваачих юм хаа. Тий. Тэгэл хаваачих юм. Тэгэл өөртөө жоох таас. Тий. Тэгээ бол. Тэгээ бэлтгэлийн өмнө нэг одоо нунтглал бэлтгэл хин харж байгаа помп болоод найс атна помп. Чи гараа харуулаач. Гараа энэ гар нь юу вэ? Чи яг тийм гараа. Энэ биш ингээд Силикон юм уу? нэг сая силикон. Тэр. Би бас дасгал мас хийдгүй шүү дээ. За окей, одоо бэлтгэл аваа. Зүгээр.
нэр жоохон болон доо хоёрын юм дэ шүү дээ. Чи жоохон чи. Зүгээр би угаасаа баг усаар уух юм аа. Наач амраа. Баг усаар уухаар нөгөө юу н шингэх нь сайн удаа шингэхгүй. Хэрэгсийн шингэх нь илүү хурдаар орж ирдэг. Тэгээд дундуур нь бэлтгэлийн дундуур тэгээд уусаа. Тоцоо картаар их та. Тоцоо картаар их та. Тоцоо юу? Тоцоо ихгүй. Түг аяа чи. Хоёрын тоцоо ихгүй. Түг сэтгэлээр. Чи зүгээр мэндээс. Herbalife. Хайдаг дэшээ. Шин. Herbalife хэрэгжүүлсэн юм байна. Ойгоо. За батайсан яа. Ишгал. Пампиш. Өмнөг. Пампиш. Юу дрэсэхгүй. Юу pre-workout дрэс. Тэгээ нөгөө чи. Чанга шүү дээ. Чанга хэцүү. Өглөө уухад өглөө шүү дээ. Бэлтгэхийн өмнө уухад орохдоо ингээд орохгүй амьдсан байсан. Орохдоо ингээд нүүрлүүгээд өшгөлж байгаа юм шиг байна. Гэтэ үүч бас гоё л да энэ төстэй. Яасан. Хүд уухаар юм байна. За. Эхлээд авш. Эхлээд. Юу чалаа. Чихгүй. Олон тоогоор хөнгөлөгээр тэгээд яг энэ хөрөлд одоо тэгээд халаацсан халаалтаа хийжтэй жоохон хөрчлөө энэ яг одоо мөн түрчээс очсон дээрээс хачаад явж байгаа юм. Түрээр очиж байгаа. Би хачаад авчихсан юм. Тэгээд кивла одоо стайч. Тэгээд одоо манай очсон юм нэг хүлээлттэй нэг хэлэг ямар нэг үстэй цаашаа явж байгаа. Тэгээд таавал япаа тийм оонаа одоо ингэ мөнгө авчихыг маш амартай шүү дээ. Мөрний хойд юундаа байдаг вэ гэхээр мөрний хойдыг хийхэд олон тондоо юм. Олон тоогоор хийхэд мөрний хойд яг одоо энэ жижигхэн болчихсон байна тийм. Энэ жижигхэн болчих яг жижигхэн нэ баг жингээд маш олон тоогоор их сайн ажилладаг. Тэр тоогоо дээр илүү хосож тэгээд нөгөө булчингаа жоохон арга гэж тийм. Жоохон тайлбарлаад дэвчрэн давталтаа тийм. Шөө чигээ ургаад өгөөч гэж тайлбарлаж байгаа. Олон давтаж байгаа. Тэгж байгаа мөрний хойд ургуулдаг шүү дээ. Тэгээ мөрний хойд маш чухал. Ягаад гэхээр хажуу талаас тийм одоо поз авах юм эсвэл хажуу талаас зогсож юм. Тэр үуч яг 3D мөрний галбэж гаргаж өгдөлөөр олон доогоор ихэд илүү их хөвдүүдтэй ямар ч дасгал байна олон доогоор исэн 30-аас дээш тэгээ илүү сайн өгдөө. Хөдөлгөөний ихтэй ерөнхийдөө гараад байгаа тэмдэглэсэн байдалтай. Замжаалч жоохон гараа нугалчдаг. Гэхдээ нэг нуглаад хэрэггүй яагаад их нугалах юм бол хөдлөж хагас тугай орчин. Тэгэхээр илүү тэмдэглэсэн нугалахтай үсрээд баг зэрэг нь одоо ийм байх хэрэгтэй болно. Ямар одоо яг гэж тийм аваад энэ жишээ хоёртой. Хаваа бисгий жахтаа ажиглуулж байгаа хүчлээр сайн анхаарах хэрэгтэй. Биеэр шийдэхгүй хатаа гэж яхаа хийхний жижиг хүч маа татж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүчийг хичээл авч байгаа. Тэгээ биеэс аваад бие нэгээр чиний ямар ч үлдэх байх. Муу хүслээс болж байгаа. Илүү хүндэл зүтгэхээр нүрийг битгий байна. Би нүрийг битгий олон жил битгий байна. Энэ тасал дээр хатаа. Тэгээд нэг зүйл сайн хүчнээ харж ирээд энэ хүндэл хэрэггүй энэ тасал. Тэгээ мөрөө одоо багцаас их чинь илүү сайн яагаад зүгс хэрэгцээ биеэрээ хүн
хичээлээ орох хичээл өгөөгүй би илүү их өөрөө одоо бэлтгэл анхаарч явж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг муу хэсгээ одоо яг муу хэсгээс их зөвлөсөн сайн үгүй байгаа гэж өмнө нь хоёр ярьжсэн. Тэгэхээр яг мөрний атлаас их чинь хоёр үнэндээ байж л та. болоо энэ хэлбэр шүү. Энэ одоо маш буруу нэг залуучууд амар ингээд би ингээд шидэд идэх одоо маш ингэж хийхгүй хамгийн гол нь би энэ одоо яг хэлсэн шүү дээ ажиллаж байгаа хүчин дээр анхаарах хэрэгтэй. Энэ бол мөрний хажуудлыг хачаад авах тэрэн дээрээс анхаарч чинээ их хүн дээр биш тааруулаад тий сайн техникээ бариад илүү гоё үр дүн гарна гэсэн үг. За тэгвэл угнаа одоо яг жилээсээ хатгаж гөлгөж яа. Да нэг хатина тэгвэл энэ багчаа сэрвэрээ жахаа тас их татчихгүй залуучууд ингэ сэрвэрээ татаад байдаг юм чинь маш муу хамгийн гол нь мөрний булчингаа ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэрнээс чаа альбер яах тэр чинь энэ одоо ажиллаж байгаа юм шиг заавал мэдэх хэрэгтэй. Тэгээ жин хамгийн гол чухал тийш. Жинээрээ бол тэгэл аяанда гэсэн бие тасны дараа гол дүүнж ихж байгаа хүн жинээрээ зөв ихлээд авах гэсэн. Ялангуяа мөрнийхээ яг ажиллах бичиг ажиллахгүй сэрвэрээр ажиллаж ирчихсэн байна. Тэгээд нөгөө жингээ тааруулаад олон даваар орч илүү хөвтөлт болчихсон шүү дээ. Тэгэхгүй ингээд саний болохгүй юм шүү дээ. Ингээд эго бол аим биш дээ. Ингэж бодохгүй. Ой, огна миний нөгөө коуч ажиллах нөгөө хин маш их. Асиг л биш дээ. Яа. Марцаа штэ. За энэ хамгийн чухал юм нэг маш амархан. Энэ бол тоо. Зүгээр л тоогоор үлдээд байх хэрэгтэй. Шахалтнууд яг жоохон өөр зүйл нь. Яг шахалтнууд болохоор илүү хүн жингээ ороход нэг хүчний хөл авчиж болно. Олон доогоор орох юм бол жингээ багасаа тэгээд илүү булчиргаа мэдрээ авчиж болдог. Гэхдээ ер нь техник бол маш амархан байдаг. Яг мөрчин ажиллахдаа бохоо ч эхэлж дэшөө шүү дээ. Бохоогоор дэшээ гарч идэхгүй. Бохоо ч дэшээ шүү дээ. Оо шуу биш. Оо шуу бол дохоогийн дараа нь тэр эхлээд дохоо ажиллаад дараа нь шуу тэгээд боор дэшээ гарч ирэхээр хөдөлгөөн ерөнхийдөө яг цээж экспертаа далаж авах авчлаа. Дэшээ гарч ирлээ. Тэгэхээр дохоо яг ерөнхийдөө ингэж болохгүй хамгийн гол удаач ингэ нэмээд идэв. Тэгэхээр мөрний увд илүү хичээл аваад тий. Тэгэхээр хамгийн гол нь ингэ хичээлээ хийхдээ би боо дэшээ тэгэхээр юм болчих юм. Ингээд гоё мөрний хувьд тайлбар авах гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр та нар нэг ийм юм арга үзчихвэл ирэх өрөөгөө оршлоо. Яг юм үү гэдэг. Яг ингэ чивэл илүү тохиолч дэшээ гарч ирэх. Тийм арга. Дараагийн асуулт. Тэгээ энэ тасдэр одоо шахын юм чинь жоохон нургаа хангах хэрэгтэй. Юу ч би хамгийн гол нь ирэх хэрэгтэй. Тэрээс нэг чинь гой бүс. Миний хайрс энэ яг тоосч. Монгол нэг вэ? Самсаач. Энэ бол милитари гэрээс мөсөж маш мөрний одоо мөрөө болж олон болцоод ажилладаг талаас хүчний импектэй. Тэгээд бид нар яг энэ таслыг илүү суултаас илүү сонгодог гэхээр яг мөрний ачаалч суултан дээр болохоор суулт одоо мөрний нурунд ч төвшлэг хийгээд өгдөг. Тэгээд нөгөө төвшлэг нь болохоор ингэ хоош номорчдөг байхгүй. Тэгээд номорлалтаар ингэ бишээ шахах юм бол мөрнөөс илүү чийжэнд ороод идэг. Тэгээд тэрэн дээр болохоор нөхдүүд чи их ихтэй жингээ дээшлүүлээ. Тэгээд илүү дээд хэсэг чинь тий чийжэнд дээд хэсэг чинь болж явж байна. Тэгэхээр яг зогсож хийн гэдэг бол нургай төвшин байна гэсэн. Тэгээд төвшин барьж байгаа гэхээр нөгөө хүний төвшин барилтаас ашиглаад мөрний ачаалч вообще нурууны ачаалч их хүнжингээр өргөж чадахгүй байгаа болохоор мөрөн чи яг ачаалч яг таараад яваад очдог болохоор яг энэ стори л байна. Тэгээ бас анхаарах юм бол энэ туслах гэдэг нь нуруугаа сайн чангалж байгаа. Хөөсөлж болохгүй шүү. Наад чинь яс чинь юм чинь хоёр булчин чи барьж байгаа болохоор ясаа жоохон шах хэвээр тэгэхээр тэнцвэрээ олоод тэгээ доктор булчин их сайн ажилладаг болохоор энэ бол таас одоо хий гэж их хүн дээр биш юм дээ. Гэхдээ яг жинэд харуулж хийж байгаа. Тэгээд хиндэ аяндаа техникээс болж байгаа жоохон хийж авах. Гэхдээ хиндэ болох ахаар техник за техник дээрээс сайн хийж. За одоо огноо яг харуулаад яаж хийх юм. Зөв техник хамгийн чухал. Жин бол хамаагүй. За. Бас энэ цаач болчих. Доош бүрхтайн цаад дэжээ гарна гэсэн. Заавал амьсгалч.
янзгаа төгжээж болохгүй тасал дээр яах вэ? Одоо цусчин гүйж явах хэрэгтэй. Гүйж зохиол цусчин би одоо би чи гүйж авах. Заавал одоо янзгаах хэрэгтэй. Зөв янзгах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо төрчий сайн ажиллахгүй. Энерги сайн одоо дундуур яаж чадахгүй. Энерги сайн дамжуулж чадахгүй. Төрөх сайн ажиллахгүй гэсэн. Төрчий сайн гүйх гэсэн. Тэр болмоор хийж янзгаалчихсан. Би чи зурхлын дуу хасч. За. Одоо ito. Ишээ. Мөрний утаа. Мөрний утаа чи. За. Что делать? За. Та мөрний утаа. Хаяа дараа бүр дэх юм хэрэггүй. Усан чи дэш өрөөр угаасаа таахгүй. Яг энэ чи мөр гарны уртал одоо мөртэй тэмцээ. Мөргийн тэс хэрвээ хам бол биш. Мөрний уртлаа сайн мэдэр чи. Тэр болж байгаа чанар чи. Цаалаа яг. Саарч. Мөрний уртлаар яг хамгийн гол миний бодлоор яг би бас мөрний уртлаараа их хүндэр чиглүүдээ бас их хийв. Яг л мөрний уртал байнга ажиллаад ордог. Чиний шахалт хийхээр мөрний уртал амар их ачаад авдаг те. Тэгэхээр илүү би бол яг ардталтай гараад яг ардталчийн шахалт дээр их хуралдаг. Тэр болж байгаа байнга ачаад авдаг. Би яг уртлаа хийдэг юм байна. Тэгээд нэг мөр бол аль талаас нь шатлах юм бэ? Тоо. Доотлон 30. 40 тавьж байгаа гэдэг. Биш ясны илүүсэн. Энэ хөдлөөнийг ихэд хийж болохгүй шүү дээ. Тэгээд хооч гадагшаа альсгүй бүр шулуун галтаа байж болно. Хооч гадагшаа барил өрний уртал чинь нэлтэй. Тэгээд эндээс уртаас чинь чийж одоо хайх хажуудлын тэг уртлын бочиг тэднээс ч ихлээр дундлууч баг зэрэг ороод энэ сайн ажиллана. Мөн адилхан цэжих одоо байрлал жоохон хойшоо хийгээд далаа авчаад хийж явахдаа болж өгвөл цэжэр нэг саваад байхгүй тий. Саваад ах юм бол аач юм бол нэг come on baby тийм бол ярьж шүү дээ. Савж үлээ чи бид нар чи come on baby гэдэг яриад байна шүү дээ. Ихтгэх үү гэхгүй. Нэг бүрээ хийхдээ бүтэн бие чангалаа. Дандаа шагалт хийж гинөө, алдарт хийж гинөө, өмнөхөө хойлог хийж гинөө, дандаа бүтэн бие чинь чангарсан байх хэрэгтэй. Амсгаа бэлтгэхийн одоо альч бэлтгэл хийж гин, альч юу хийж гин, болчгоо хийж гин бүгд нь хийж явахдаа яг одоо бэлтгэхийн одоо ачаал авахаас өмнө амсгаа аваад тэгээд бэлтгэхийн ачаалыг авч явахдаа бэлтгэлээ гаргав. Яг тийм одоо хэлбэрхэн дүрмтэй дээ шүү дээ. Заавал анхаарах хэрэгтэй. Come on baby, come on. Яа. Гурав талаар нэр одоо хатаасаа үзэл яаж техникээ яаж таслаа юм тайлбар.